6-гийн 1-51 дээр нөгөө хууль даган мөрдлөлтийн төвшин гэдэг дээр энэ гайлтай холбоотой мэдээллийн сангийн асуудал бас орж ирж байна л да. Гайлын мэдээллийн сан, татварын бүртгэлийн сан нэгтгэж байна гэдэг 19 онд нэг журам гаргасан гэд. Ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр дээр асуудал үүснийг та бид бүгд мэдж байгаа. Нэг програм орууллаа гингүүтээ гайлын мэдээллийн сан дээр шууд автоматар дээр татварлуу татаж оруулаад амнатыг яадгүй гэхээр ашигт малтамлын одоо ашигтай хэсгээс нь үл хамааран тэн дотор байгаа элемент бүрийнх нь хуваар тооцоод эхэлсэн. За ингэснээсээ болоод энэ одоо ашигтын хуулиар нэг тусдаа нэг татварын асуудал яваад татварын ерөнхий хууль болон татварын одоо асуудлууд нь тусдаа хуулиар яваад хоорондоо ойлголцдоггүй нэг юм зөрүүтэй асуудал өнөөдрийн хүртэл явж байна. Одоо яг энэ ашигтын хууль явж байгаа үед татварын ерөнхий хуультайгаа уялдуулах асуудлаа ер нь харж үзэж болохгүй юм уу? Одоо Эрдэнэ төлөвлөлтөөр амнат дээр төлбөр жишээлбэл хорт элемент, торгуулт элементүүдээс хог хаягдлаасаа ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр төлөөд энэ бол өнөөдөр дэлхийд хаанч байхгүй жишээ явж байгаа шүү дээ. Тэгээ шүүхтэй татварын ерөнхий газартайгаа шүүхтэй татвар дээр ерөнхий газартайгаа шүүгдсэн одоо дээд шүүх хүртлээ яваад тэрэн дээр ялцсан. Эргээд энэ нь баг одоо юу гэдгийг бусад одоо гадны хөрөнгө оруулалтын компаниудад нөлөөлөх гээд байна гэдэг зүйл яриад юма дата энтергээ төрөмжт компаниуд руугаа хүртэл хандчихсан асуудлууд үүсчихсэн. Тэгээ энд зохицуулагдаж чадахгүй байсан энэ харилцаануудаа оруулж ирэхгүй байсан юм уу? Одоо энэ ашигтын хууль явж байгаа үед яах юм? Тэгээ зэсийн амнатыг хойшлуулыг л хойшлуулчих юм уу? Энэ ерөнхий хуулиа хилцэж байгаа үедээ өөрчлөлт оруулах боломж гарсан үедээ энэ уялдаа холбоогоо хангах юм хийхгүйсэн юм уу? Яг ямар зохицуултууд нь ороод ямар зохицуултуудыг гадуур үлдээгээд байгаа юм бэ? Шаардлагатай зохицуултууд чинь нэгдэж орж ирэх ёсгүй байсан юм уу? Би ийм л зүйлийг асуумаар. Надад энэ амнатар тодорхой хариулт өгмөр. Ажил хэсгийн ахлагч. За, дэгийн тухай хуулиар, хууль тогтоомжны хуулиар бид нар яг өргөн баригдсан төсөл хөндөгдсөн заалтуудын хэмжээнд л бид нар юунуудаа хийдэг шүү дээ. Тэрнээс бол одоо өргөн баригдаагүй асуудал төр тэр юунуудыг нэмж оруулах ямар ч боломж байхгүй гэсэн. Одоо амнаттай холбоотой асуудлаар. Саний ярьж байгаа тэр хууль даган мөрдлөлтийн түвшин гэдэг бол саний ярьж байгаа тэр нөөтийг нөгөө хугацаа өгөх тэр асуудал дээр нь одоо анх удаага бид энэ сайн, дунд, муу гэдэг ангиллуудыг хийгээд явна гэсэн үг. За одоо магадгүй энэ удаад бол нөөт гэж яваад одоо дараад нь яа тэр компаниудын татвараа сайн төлдөг байдлаар нь бид нар дараагийн урамшуул юмнуудыг нэвтрүүлэх боломжууд бүрднэ гэсэн үг. Өөрийн тэгш шүү тодруулъя. Хууль даган мөрдлөлтийн төвшин гэдэг тодорхойлтыг нэмж оруулаад за энэ дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад гайлын байгууллагын мэдээллийн сан гэж оруулсан байна л да. Гайлын мэдээллийн сан гэж нэмж оруулсан биш шүү дээ. Тэгээ би гайлын мэдээллийн сан, татварын мэдээллийн сангийн хоорондын асуудлыг л яриад байгаа юм л та. Тэгэхээр би бол өргөн баригдсан үрээнд асуудлыг ухаж ойлгоод байна л гэж бодож байна. Тэгэхээр энэ асуудал дээрээ гайлын мэдээллийн сан, татварын мэдээллийн сан хоёрын хоорондын уялдаа холбоог хангаж байна гэдэг үндслээр л ийм зүйл ороод ирсэн шүү дээ. Журмаар зохицуулаад. Энэ дээр татварын ерөнхий газар ямар байр суурьтай вэ? Ерөнхий газраас сонсъё. Энтрийн микрофон дээр ажлын хэсгээс хариул. За татварын ерөнхий газар зохицнараа. За татварын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол татварын хууль даган мөрдлөлтийн гэсэн ийм ойлголт оруулж ирж татвар төлөх хугацааны хөнгөлөлтийг хойшлуулахаар ингэж хуулийн төсөл оруулж ирж байгаа. За хуулийн төсөл батлагдсан тохиолдолд сангийн сайдын журмаар татвар төлөгчдийг хууль тогтоомж мөрдлөлтийн түвшингөөр ангилах ийм зохицуултууд орж ирж байгаа. За эхний байдлаар бол гайлын ерөнхий газар болон татварын ерөнхий газрууд харилцан мэдээллүүдээс олилцоод нэгтгэх байдлаар ингээд ажлыг зохион байгуулалт эхлүүлээд явж байгаа.